За сайн байцгаана уу. За жижиг том 2 билүү та бүхэнд очсон баг. Тэгээд хэдүүлээ худаг ирлэх талаар ярилцъя. За жижиг сэтэнд нь юу байгаа гэхээр за утсан билүү маань эрдэнийн суурьтайгаа 600-1500 гридтэй. 600-1500. За грид эдэнд бол метрлэг хэлж байгаа. За ингээд билүү тэгшлэгч, чиг баригч, за эрдэнийн суурьтай модон суурь. За юугаа задлнаа? Билүүгээ задлаа хэвлээ. Билүү буцаагаад хадгалахдаа үргэлж хуурай хадгалах хэрэгтэй учраас энэ үйлдвэрээс ирэхдээ гадуурны вакуум ууттай хөлтэй ирсэн. За ачаараа хаанч явж байгаа чиг авч магадгүй гэж хадгалсан хамгаалж байгаа шийдэл байх. За ингээд уутыг авлаа. 600-1500 харагдаж байна. За одоо энийг билүү тавьсан усандаа хийчих. За яг заавар дээр бол дундчаар 1 цаг усандаа дэвтээгээд билүүн дэх нэг одоо шахалтын хоорондох агаар хийг бүгдийг гаргачвал их зүгээр гэж заасан байл. За одоо ингээд жижигэ хийцэн. За энэ бол цагаан яг хөхөд билүү тэгшлэгч гэх. Одоо ингээд бид билүүн дээр утгаа үрсний дараа билүүчний утгаа юм дээр идэгдэж байгаа шүү дээ. За идэгдэхдээ зарим гол руугаа ингээд хохоочдөг юм байна. Тэгэхээр ийм илүү нэвтрэлтэй ийм одоо чулуун билүү маягаар ингээд билүүгээ дээр нүрээд ингээд тэгшилчдэг ийм юм байна. За энэ төр тавьчих. За эрдэнийн суурь чиг баригч тавьчих. За томд нь юу байгаа гэхээр за энэ арай том сет. За энэ сетийг би яг ингэж хиймээр байна гэж үйлдвэрлэлд нь захиалаад ингэж хийлгэсэн. Ерөнхийдөө гадуур сетүүд бол нэг 1000-аас ч юм уу 400-аас энэ хэлдэг. 150, 250, 400-аас нэс эхэлдэг. Би бол шууд галтгоондоо 600-аас эхэлж байгаа. 600-аас 1500. За энэ бол яг миний хувьд бол яг галтгоонд яг зөв гэж утсан. Тэр нь шууд жижиг сетэн дээр том дээр ингээд нэмэгдэх нь 3000, 8000 гэсэн 2 билүү нэмэгдчихэж байгаа. За нэгэнд энэ том сетэнд энд байгаа билүүг адилхан байгаа учраас энийг хийхгүйгээр түр орхичих. За одоо ингээд эрдэнийн суурийг авлаа. Нүгтэй 3000-тай 8000-тай билүүгээ мөн усандаа ийгээ тавьчих. За энэ хоёрыг ингээд 1 цаг дэвтээгээд за тэгээд дараа нь хутгаа билүү дэх ажилд орцгоно. За 3000-тай 8000-тай. За усандаа хийлээ. За том суурьнд нь өөр юу байгаа гэхээр за эрдэнийн суурьуд нь байна. За энэ чиг баригч байна. Чиг баригч гэж юу хэлээд байгаа гэхээр ингэж хийж явах утгаа хэлж байгаа. За харж байна. Энэ налуу билүүтэйгээ харьцаад энэ хоёрын хооронд ингэ өнцөг үүсэж байгаа. Тэгэхээр ингэ жигд ингэ ирлэхэд их одоо гарт амар болгож л өгч байгаа. За мөн билүүд игшлэгч байгаа. За нэг модон суурь байгаа. Ингээ 2 билүүтэй ингээд нэг юм арьсан одоо юу суурь. Энэ одоо яг ингэ тэгээ нэгж татчихагаад энэ пастагаар нь сайхан өнгөлж байгаад энэ паста чинь алдчих штэ. Тэрний дараа бүр ингэ нарийн 8000 билүүн дээр явсныхаа дараа ингэ улам толиулаад өгдөг. Торгыг тавьдаг. Яа одоо ингэж итэр нэг том сет руу нэг сет очиж байгаа. Яа одоо энийг ингэ төр тавьчих. За усандаа хийсэн билүүнээс маш их ингэ юу гарч байгаа. Хий гарч байгаа. Одоо харуулъя. За усандаа ингэ тавингууд за харж нэг хийн гарч байгааз. За ингээд битүү ингээд хийнүүд нь гараад доторх нь усаар ингээд чийжитээд цагийн дотор ингээд энэ хий гарах явдал нь зогсож байна.
Ерөнхийдөө хийх цаг хүлээлгүйгээр хий гараа дууссан л бол шууд одоо биелүүлж эхэлж болно гэсэн үг. За ингээд цагийн дараа уулзцгаая. За нэг цаг өнгөрлөө. Ус нь билүүгээ дэвтээс одоо ихний 600-тай 1500-тай билүүгээ гаргаад ирлээ. За нэлээд хүнд болцсон. За одоо хэдүүлээ. Утгаа ирлээ да. За өөрдөн дааж ирсэн юм эзэн дээр тавиад за ийм модон суур ирсэн доороо ийм эзэн хөлтэй. Тэрэнд нь ингээд тааруулаад ороод ингээд ийм болчих байна. За энэ ингийн утга галтгооны хятад утга энэ юунаас 3-4 жилийн өмнө сансар худалдааны төвийн төгөөс 35,000-аар авч ирсэн санагдаж байна. зөв энгийн галтгоонд хэрэгэлдэг. За сайн муу янз бүрийн листтэй байх юм. Зөв хэрэглээний юутай листтэй. Тэгээд зүсэлтний юм торж орхоос гадна зүсэлтэн чигд биш байгаа гэж хэлж байгаа. За харж энэ марзартайгаач. За одоо энийг за барилтын техник нь нөгөө чиг баригчаар ихлэ хийж чинь. За ихлэ чиг баригчаа хийчихвэл хамар. Дээрээс нь хямдхан утгаа ирлээд дадас сууцсныхаа дараа өмтөө утгаа хийгээрэй. Ихгүй яадаг вэ гэхээр чигээ ингэж барьж агаад хацар руу н оруулаад нэг утгаа бах зурчдаг шүү. Өмтөө утга хайраа харагддаг. За энэ хүү 30-40,000 50,000 одоо юу гэдгийг галтгооны энгийн хэрэглэлийн утгууд яаж зурсан яах вэ те. Тэгэхээр эхлээд энэ чиг баригч дагаж ирнэ энийг нь ингэж хийж агаад за яг ингээд хацраар нь юугаар нь ингээд бэлэн дээр нага тавьчихна. За энэ өөр чиг баригчтай учраас таад өнцөг нь одоо юу гэдгийг 10 хэдэн градус өөр хатуутай барьчихаш. Тэгэхээр бүр амар. За өөрлөгөө татахтаа гараа дарна. Татахтаа дарна. Түлхлээ дарна. Түлхтээ энийг гараа дарчих юм бол билүүгээ ингээд энэ утганы чи ирээр ингээд ухчих штэ. Тэгэхээр түлхтээ доош нь дарж болохгүй шүү. Дандаа өөрлөгөө татахтаа жоохон дараал, өөрлөгөө татахтаа дараал ингээд бол. За энэ талын тэгж ирлэх нэ. Нөгөө талын ирлэхдээ нөгөө дэш нь харууллаа. Их ургаараа ч юм энд нь дарж агаад түлхтээ жоохон дараал, татахтаа хөнгөн. Татаад дарахгүйгээр энэ татаал түлхлээ татлаа. Нөгөө дэш нь харууллаа. Татахтаа дарлаа, хөнгөн түлхлээ. Ерөөсөө л энэ. За энэ ингээд чигийг барьж учраас өөр ямар ч асуудал байхгүй. За ингээд одоо илэрчин дээ. Бас өөрлөгөө татахтаа нэг жоохон дарж өгөөд болоо. Тэгээд ингээ хөнгөн сайхан явуулчих. За нөгөө тийшээ эргүүллээ. Одоо энэ үзүүдээр нь дарахтаа түлхтээ дарна. Татахтаа хөнгөн, татахтаа одоо юу гэдэг ингээд. За энэ чиг барих байгаа учраас гацар руу орохгүй амар. За одоо билүүгээ харуулъя. Ингээд хар тол болоод ирж гинөө. За энэ нөх утганаасаа идээд нь ирэлж гин гэсэн үг шүү дээ. За ийм байлаа. За ингээд чимээ нь ерөнхийдөө илээ сурчхаа дараа нь ингээд чимээгээрээ ирээ хий орж байгааг мэддэг болчихсон юм билээ дээ. За бас чимээнээс хацар руугаа орж ийн орохгүй юм мэддэг болчихсон. За нөөдч нь эргүүлсэн татлаа. Татахтаа ингэ жоохон дарсыгээ. За яа гоё ирэн дээр нь чиг баригтай учраас жигд гоё
ирэн дээрээ явж өгч. Зя. Усандаа жоохон дүрээд энэ гаднах идсэн харын жоохон зайлч. Зя буцаа тавиад дахиад ид явууч. Чимээ сонсож байна уу? Шууга нарийнх нь сонсогдож байгааз. Хамгийн ихнийх бол жоохон нэгэн шивэн сонсож ирсэн бол ингээ ир орчихсноо гоё нарийн сонсогдоод хэлт юм байна лээ. За 10 дахь утганы төв байгаа. Оригинал билүүний мэргэжлийн утганы төв байгаа. За тэрэн дээр бол сард нэг удаа өнгөө утга хэлэх сургалт болдог. Тэнд сургалтанд бас суугаа. Би тэнд бас сургалтанд сууж нэг тайхан гарын гэлтэй болсон. Өмнө нь ерөнхийдөө утга хэлж чаддгүй, утгаа дандаа муухайчдаг. Тийм биш. Зя. За одоо билүүгээ нөөлшний эргүүлээд Net 500 дээрээ барья. Барьлаа, эргүүллээ. Net 500. Зя. Зургаандуудах барьсны чимээ 1500-ыг ямар болж байгааг сонсогдож байгаах тий. Шөөг нарийнхан болж байгааз. За тэгээд галт чинь бас мэдэрдэн. Аль хэсэгтээ ир ороогүй байна. Утгын чинь ингэж хэглэн нэг энд тэндээ цав суудсан байгаа шүү дээ тий. Тэрний дэд цав нь энэ нарийн ирдэг барих тусмаа мэдэрдээд идэв. Нэг хоёрдугаар бас сонсогдно. Чимээ ингэж гоё улам л зөөлөн гоё болох тусмаар л нарийн ир орж ийн, торгын ир орж ийн гэсэн үг. За харж байна уу? Тэгээд идэлт явж байгааз. Тэгэхээр бүр нарийн идэлт хийж хэлсэн шүү дээ. Энд чинь одоо хутга нарийн харуул ингээд дандаа төмөйл үрдс байгаа шүү дээ. За энэ билүү дэвшлэгчийг яаж ашигладаг вэ гэхээр одоо ингээд бид нар ирлэгтэй өөрийн мэдлэггүй ингээд энэ голоор нь ч юм уу эсвэл нэг зах руу ингээд өөрийнхөө рефлексээр өөрийнхөө эртний тал руугаа бариад идэв юм байна л та. Тэгэхээр тэр тал руугаа их идэл явуулах гэсэн үг. Тэгэхээр дараа нь ирлэхээр эн чинь нөгөө тийш яг абсолют тэгшин биш учраас зарим газар одоо юу гэдэг нь хотооцсон учраас ингээд иржид орж өгөх болчт юм байна. Тэгэхээр энэ яг ийм тэгш шимтэй ийм билүүгээр ирдэл одоо билүү тэгшлэгчээр ингээд дараа нь үгээ тэгшлсэн шүү. За билүүгээ. За ерөөдөө нэг удаа ирэлчээл бас хэд үрээд тэгшилчээд орхичээл их зүгээр юм байна лээ. За ингээд чимээ их гоё болоод ирж байна. Гарч гисэн гоё болоод ингээд өөрөө гүгээд ирж байна. За одоо харж байна уу? Үүр ингээ ямар ч арцгаргүй шууд түсэж байгааз. Харж байна уу? Одоо 90 чихэн сонсогдно. Тэр. Хэрвээ энэ зарим газар ир ороогүй бол тэгээд энийг зүсж байгаа биш маажж байгаа чимээ сонсогддээ. За энэ бол галтгоонд бол хангалттай. За одоо энэ бол яг энэ сет бол жижиг сетэн дээр байгаа шүү дээ. Жижиг билүүн дээр.
За одоо том дээр том илүү том сет авсан хүмүүстээр 3000-тай 8000-тай ийм байна. За 3000 8000 дээр өшөө бариад үзье. Бүр ингээд нарийн торгоо ирээ. За юуг нь авчлаа. Эзэнийг аваад 3000 руу хийчлээ. За 8000 дээр барих бараг шаардлага байхгүй дээ. Та бүхэн үнэтэй сайн хутгатай өшөө тэрэн дээр бүр нарийн торгоо ирэх оруулахыг хүсэж ивэл 8000 дээр нь бариарай. Галтгооны бидний өдөртмийн хэрэглэн дээр бол 8000 руу илүүцэх. За шиг хэрэгжээч. За 3000 дээр бас хөөрхөн илгэлт явагдаж байна. За заадуурыг бас яг хуу 1500 хүртэл хүрээд цаашаа 3000 руу барихгүй байсан зүгээр юм байна л. Заадуур дээдэргүй арай хэрэглээ ихтэй. Тэгэж дандаа том бүхэл нөө биетэй хэлждэг учраас тийм нарийн торгын заадууранд шаардлага байх юм лээ. 1500 дээр бидүүгээр тавьсан байхад бол хангалттай яах юм бэ? За харж байна уу? Яг ингээд эзэн хэсгүүд нь харагдаж байна. Яг тэр хэсгүүдээр бол сайн ирлэгт ий орж байгаа л гэсэн үг. За бичлэг хийж байгаа учраас айлхаар хурдан дараад хурдан явчихж байгаа. Та бүхэн өөрсдөө утганы 90 тааруулаад бас барих цаг хугацаагаа барих тоош тоогоод өгдөө мэдээрэй. За том сетэнд нэг ийм арьс ирсэн байгаа. Одоо дээр үчнээс суран тэлэн талаад дүүсэн шүү дээ. Иргэлж ингээд хүмүүс. Яг тэр юм да. Яг л ийм тэлээ байна. Тал тэлээ гэх юм. За. Юуг нь тавилаа? Дарж ирсэн юугаа тавилаа. За нэг ийм тосон паста байгаа. За тэрийг түрхэн За одоо энэ дээр нөгөө нарийн тавьсгаа. Энийг өгөө нэг дэгэнд татаад ингэ татчихагаад ингэж жагаад ингэ энэ торгыг өмглүүлэх гоё шүү. За би хатаас алга бичлэг хийх боломжтой газар энэ байгаа учраас төвдөө ингэ ашиглаж. За үнэтэй хутгийг бол ингэж торгон ирийн ингэ сайхан зүлэг тусмаа ихгүй болт юм л. Тэгж би дараа нь үнэтэй хутган дээр хэлгээж үзүүлээ. Энэ бол анхан шатны галтгооны хутгын бичлэг юм шиг тий. За түрүүний төсөлтийн чимээг сонсч ирсэн бол энэ чимээг бүр нарийн болсон байгааз. За нөгөө энгийн 35,000 төгрөгийн галтгооны хутга ийм гоё ирээ боллоо. За зур. За миний одоо хэдэн жил шилж байгаа. За зур. За барилтныг адилхан дөө. Эхлээд 600 1500 дээр барьчих.
За. Одоо энэний ер нь хамаараа хоёрын халтараад. Уг нь ирлийг утсыг тавлаа цаашаа явахгүй. За нэг юм. За бэлт нь адилхан. За бас чиг барих чи хийчихье. Энэ чиг барих чинь энэ миний энэ заазуур ийм өргөн учраас чиг барих чинь багтахгүй. За багтгал баг чихэл баг. Гэтэ дараа нь утгаа барихаа гэж боддог. Тэний оронд өөртөө яач. За эхлээд ингэ өөртөө гараараа чиг барихаар бол эхлээд ингэ хацаараа цаагаар наач. Ингээ жигд наач. Наангуудаа дээш нь нэг 10 градус өргөчнө. Яг энэ өргөснийгөө жигд бариад ингэ явчихна. За ингээл хөнгөн. Түлхтээ дараад татхтаа дарахгүй. Зөвхөн түлхтээ дараад. Дараад. За тэгээ чимээгийн сонсоод татлах гоё доо. Хаана ирвэн хаана торж ийн мэдрээд үгүй юм. За нүүлж нэрвүүллээ. Эхлээ хацаар нь наалаа. Дээш 10 градус 15 градус ч өргөлөө. За татлаа. Татхтаа жоон авчихъя. Түлхтээ дарах юм бол энэ ирээ авчих штэ. Билүүгээ ухчих штэ. Түлхтээ огтол дажлахгүй шүү. За 600 дээр барьсан. Одоо 1500 дээр байдаг. За зүүн дээр хэлхий гоёо. Янзын хал. Миний энэ сарцсангуу ийг айгүй байсан учраас нэг удаан барьсангүй. Тэгээ чимээ гой болоод ирсэн учраас. За одоо юу руу орчих. 1500 дээр. Чимээ бүр гой зөөлрөд ирж байгааз. Өөрлөгөө татхтаа дараад наалаа өргөлөө түлхтээ жоохон дарсыг өгөөд энэ артлын аваар багтаа бирлэгдэг байсан байна. Чимээ арай өөр. За энэ бол зөвхөн анхны шатны одоо тийм ирлэгээний дараа л ярьж байгаа. Би өөрөө ч анхны шатны юм. Ингэж ирлэхэд л надад болчдөг. Тэгэхээр мэрэгжлийн бүр сайхан нарийн гоё ирлж суяа гэвэл дээрээс нь хутганыхаа металл маркэнд тааруулаад ирээд явах. Одоо юу гэдэг суяа гэвэл 10 хутганы төвдгийг очоорой. За тэдний тэр байгаа яг нэг ирлэгээний сургалт явуулдаг зохитой авах бол мэрэгжлийн металл судлалын хүн байгаа. Тэгэхээр бүх металлыг шин чанарын хувьд мэднэ. Түүхтэй хэрэглээтэй шин насаараа металл судалсан мэрэгжлийн хүн учраас бүтцтэй юутэйтэй нь ярьдаг. Тэгээд яг өөрийнхөө утгыг металлын бүтцтэй нь ойлгочхоор дараа нь яг ил тавих бол мэдчихдэг. Би бол зөвхөн энгийн яг алтгооны өдөртөн байдаг эдний 50,000, 100,000, 30,000 төгрөгийн үнэтэй л
давхруудыг илэгдлээ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр өглөө хугацаа ирлээ үед бол 10 төгрөг очоод нэг удаа ирлүүлээд заалгаад авсан зүгээр. Тэгээд дараа нь тэрнгээр нь ирлээ явчихна. За. Галтханы утга бол ингээд нэг заазар бол нэг юм байхад болохгүй л үү дээ. Нөтн. Энэ цаасч нөтн. Энэ дэд тавьчаад энэ орчихжээ. Ус. За зур нэг юм байх болох баха. За гоё болжээ. Тэгшлээ яхаа бартсан байна. За нөгөө 600-тай 500-тай билүү. За 600 арай их идэгдсэн байх. Тэгэхээр 600-аа ингэж тавиад. За нэг билүү тэгшлэгчээ. Яг ингэж игж тэгшин тавьж агаад. За ингээд харж байна. Зарим газараар хүрдээг зурдаг байгааз. Тэгэхээр ингээд живд болтол нь үрээд иршилчихнэ. За харж байна. Тэр газараар хидэлт явагдсан гэсэн үг ш. Тэр цайраагүй хэсгээр. Тэгэхээр энэгээр ингээд иршилчихээр дараа нь амар. За одоо харъя. За ингэж буцаагаад билгүүд эхэлж явах нэ. Одоо ч жигэн баярлалаа гэртээ.